800-ны тэртээ Дэлхийг донслож явсан Суута богд Чингис хааны өлөгийн нутаг. 1,500,000 авд гадарвалжин ариван дагшин газар нутагта 2,800,000 хүн амтай өн эрдний улс гүрэн билээ. Хүннүү сүнүүгийн үеэсэгтэй мянган жилийн ариван баялаг түүхтэй Монгол улс энэхүү өв соёлон нүдний цэцгийн мэт хайрлаж хамгаалж аривжуулан баяжуулсаар ирсэн дэлхийн соёл дардал түмнүүдийн нэг нь билээ. Тийм ээ. Алтай ханган завсар татар баялаг орн аав ээжийн орсон аштын заяасан нутаг алтан нарны туяан дэнхэжин тогтсон газар монгон сарны гэрэлдэн монхжин гялалсан газар энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Эцэн богд Чингис хаан газар шилгээдгүй ус салгилдгүй ийм л газар нутгийг ийм л соёлыг хойч үедэн өвлүүлэн үлдээсэн билээ. Монгол бахархал. Төмөн дурсгалд орхны хүндий. Дэлхийн өв болох орхны хүндийн соёлын дурсгалт газар нь Өвөрхангай, Архангай хоёр аймгийн нутаг дэвсгэрийн ойролцоогоор 150,000 гектар талбай бүхий газар нутгийг хамарч байдаг. Эрдний түүхэд орхны хүндийн Төв Азид малчин удамтай нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлийн гол төвүүдээ үүсгэн хөгжүүлж ирсний болон өрөнд орны хийгээд соёл иргэншлүүдийн хоорондын харилцаа холбооны гол уулзвар газар болж байсны түүхэн гэрч нотлогоод дийвэ. Суута богд Чингисийн байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл алдарт хар хөрөмийн аривын нандин дурсгалыг хадгалж байдгаараа дэлхий дахна түгээмэл үн цэнүүхий хосгүй гайхамшигт дурсгалд нутаг мөн болоо. Төв Азийн нүүдэлчдийн өлгийн нутгийн хувьд орхны хөндийн түүх соёлын аривын их хосгүй үнэт дурсгалыг хадгалан үлдсэн газар нутаг. Археологийн нэг ховор дурсгалууд орхны хөндийн ариван дагшин хөрсөнд үйлээстэй байдаг бөгөөд Мойлтын ам, орхон долоо палеолитийн үеийн чулуун зэвсгийн дурсгалууд, орхон голыг хөвөлсөн балар эртний булш, эртний түргийн үеийн бунхан, бичээс төшөөнүүд, эртний уйгур улсын нийслэл хар болгосын төр, их Монгол гүрний нийслэл хар хором хотын төр, бурхан шашны анхны том төв Эрдэнэзүү, Төвхөн, баруун хүрээ зэрэг эртний сүм хийдүүд болон бусад олон биет бус соёлын өвд хадгалагдж байдгаараа дэлхийн өвд орхны хөндийн соёлын дурсгалт газрууд бүртгэгдсэнийг магтан дуулмаар. Их Чингис хааны Монгол гүрний нийслэл байсан хар хөрөм хотоор төвлөрсөн орхны хөндийн соёлын дурсгалт газар гэдэг бол эдүгэ хүндрэлтний өвд бүртгүүлснээ 10 жилийнхээ ойг тэмдэглэж байна. За энэ өлгийн нутаг бол Монголынхон төв хэсэгт оршдог ийм сайхан гайхамшигтай нутаг. За энэ нутагт бол ерөөсөө хүндрэлтний түүх, соёлын гайхамшигт түүхэн үйл явцуудын гарцаа байхгүй дэлхийн хэмжээний том төвлөрөл энд байдаг. Энэ түүхээр орхны хөндийн соёлын дурсгалт газар бол яалтчгүй хүндрэлтний түүхэнд хүний удмын сан үүссэн соёл шинийг юмшиг амьдрал үүссэн дэлхийн үнэхэр тэргүүн зэргийн голомт нутаг юм. За энэ нутагт бол нэг талаасаа хүндрэлтний гарал үүсэл их нүүдэл суугаачлын өлгийн нутаг, нөгөө талаасаа хүндрэлтний түүхэнд болж өнгөрсөн түүхэн том үйл явдлуудын өлгийн нутаг. За хамгийн түрүүнд хэлэхдээ өнөөдөр дэлхийн хэмжээнд одоо
өндрөөр үнэлэгддэг хосгүй гайхамшигт гэж үздэг нүүдлийн иргэншлийн үүсэл дэлгэрлийн өлгийн нутаг. Монголын нүүдлийн иргэншил гэдэг бол өнөөдөр хүндрэлтний түүхэн, нийгмийн хөгжлийн түүхэнд бол хүм байгаль хоёрыг хооронд нь сүлсэн, холбосон, хооронд нь уусгасан ийм гайхамшигтай соёл иргэншил нүүдлийн иргэншил байдаг. Тийм ч учраас Монголын нүүдлийн иргэншил бол энэ хүндрэлтний соёл иргэншлийн дотор үнэхээр жинтэй тэргүүлэх хувийн байр суурь эзэлдэг иргэншил. Тэгээд энэ нүүдлийн иргэншил үүссэн энэ нүүдлийн иргэншил маань байгаль дэлхийтэйгэн тэр нэгдэн уусч хоорондоо шүтэлцэн орсон тогтнож хөгжиж ирсэн тэр л шинж чанар зүй тогтлоо одоо ч хадгалсаар байгаа ийм гайхамшигтай шинж чанар одоо ч хадгалсаар байгаа өлгийн нутаг бол орхны хөндий яахаргүй мөнөөсөө мөн юм байна. Хоёрдугаарт нь бол орхны хөндийд ерөөсөө хүндрэлтний түүхэнд монголчууд бол төрт улс байгуулж эхэлсэн түүхээр наваад үзэх юм бол бичгийн сурвалжаар аваад үзвэл одоо наандаж 4,000 гаруй жилийн тэртегээс төрт улс үүсгэсэн үндэстнүүдийн нэг мөнөөсөө мөн юм байна гэж сүүлийн үед эрдэмтэд их тод томрон гаргаж бичдэг болж байна. За тэгээд энэ төрт улсуудын манлайд бол хүн гүрэн бидний өвөг дээдс хүннүү нар төрт улс байгуулж орсон тогтнож байсан. За хүннүү нарын түүх цэрэг улс төрийн төв нь бол ерөөсөө л энэ хар хүрмийн хөндийд оршин байдаг. Энийг манай алдартай эрдэмтэд бол олон талаас нь судлан мөшгөж тогтоосон байдаг. Хүн гүрэн буюу хүннүү нар бидний өвөг дээдс болсон хүннүү нар бол өрн дорны ертөнцийг хооронд нь холбож жинхэнэ хөгжлийн хөдөлгөөн, сэргэн мандал, дэвшил хөгжлийн ийм орон зайг нээж өгсөн их том гүрэн. За тэгээд тэрний хүн гүрний дараа бол олон төрт улсууд энэ орхны хөндийд үүсч хөгжиж оршин тогтнож исэн түүхтэй. Ерөөсөө энэ нутагт тэр 100,000 жилийн тэртегээс хүн анхлан амьдарч эхлээд тэгээд энэ нутгаас нь дэлхийн бөмбөрсгийн бүхий л хуурай газар тархан суурьсан тэр хүний ихнүүд суугаашил нүүдлийг хайшин ч хөдөлмөргүй гэрчлэн нотолдог археологийн дурсгалуудын орон баялаг үе үеийн археологийн дурсгалуудын хадгалагдж байдгаар энэ хосгүй гайхамшигтай юм аа. Газрынхаа хөрсөн дээр одоо ийм гайхамшигтай дурсгалуудаа хадгалагдж байдгаар хааж байхгүй хосгүй юм аа гэсэн ийм томоохон гайхамшигтай онцлогийг бол орхны хөндий соёлын дурсгалт газар өөртөө агуулж байдаг. Тийм ээ. Монголчууд бидний мянган жилийн түүх соёлын ариун их өвийг эцэг өвгөд ухаанд мэрэгд маань хойч үедэн өвлүүлэхээр үлдээснийг сонсож үзэх хүртэн бахархмаар. Тэгээд энэ их өвөө үнэн зөвөр нь судлаж түүх шаштрам бичиж үлдээх нь үе үеийн эрдэмтэн мэрэгдийн хүсэл зорилго болсоор ирлээ. Монгол утга бол ерөөсөө ил музей гэж тэрчгээрээ. Тэгэхээр энэ бол үнний өвтэй. Бид зөвхөн орхны хөндийг л одоо үзэхэд бол маш олон үеийн дурсгалыг хадгалсан ийм их ариун их өв тэнд бай. Тийм учраас ЮНЕСКОгийн тусгай хамгаалтанд орсон газар нутг юм. Одоо бидэнд мэдгэж байгаагаар орхны хөндий чинь нэг 450,000 жилийн өмнөөс хүн сууж тэнд өөрийнхөө үйлдэлийг үйлдэж бүтээж түүх соёлынхаа дурсгалыг улам өрөө үлдээсэн юм юм. Сүүлийн үед бид нар бол орхны хөндийн дурсгалууд тусаар түрэг уугрын дурсгалыг голдуу судалж байна. За түргийн үеийн та бүхэн мэднэ бах түргийн үеийн Бэлгэ хааны дурсгал гэж их том дурсгал байдаг. Үүнийг түргийн эрдэмтдтэй хамтраад бид нэр 1999-с 2002 оны хооронд малтлах хийсэн. Бэлгэ хааны одоо Эрдэнэсийн сан гэдэг их юм тэндээс нээгч гарсан. Энэ бол 3,000 орчим олдвор гарснаас одоо яг хүнд үзүүлж үзмэр болгож болох 1800 дурсгал байгаа юм. Тэгээ тэрэн дотор бол одоо алт мөнгөн эдлэл, алтан сервиз, мөнгөн сервиз, за тэгээд алтан титэм,
хаалганы одоо чимэглэлийг сайхан мөнгөөр хийчихсэн хаалганы чимэглэлүүд гэх мэт ийм дурсгалууд гарсан л да. Үүнийг төргийн эрдэмтдтэй хамтраад бид нэр судалж гаргасан. Одоо үндэсний музейд тэр чигээрээ хадгалагч байна. Нөгөө нэг дурсгал бол өвгөрийн дурсгал харин байна. Бид хятад эрдэмтдтэй хамтраад Архангай аймгийн Хотон сумын нутагт Орхон уулын баруун хөвөнд бол 9 жил ажиллалаа. Энэ явцад бол нэг 8 одоо бунханд булшмалцсан. Энэ бол өвгөрийн одоо том ноёд язгууртнуудын бунханд булш. Бунханд булш гэдэг бол газрын дор тусгай байгууламжтай тэрлүүн ордог одоо энэ сансрын түнэл шиг ийм хонголтой ийм байгууламжийг бунханд булш гэж байгаа. Тэгээ гадуураа том хэрэмтэй, хэрэмний гадуур суугтай, хамгаалтын суугтай ийм байгууламжууд. Энэ бол шинээр Монгол нутгаас илэрч олдсон. Энэ бол өвгөрийн язгууртнуудын оршуулгын зан үйл, ертөнцийг үзэх үзэл, оршуулгын байгууламжуудыг өөрөөр хэлбэл бидний өмнө нээж өгч байгаа ийм дурсгал юм. Орхны хөндийн мянган жилийн турш бүхэл хөгжлийн их суурь нь болж байсан нүүдлийн соёл иргэншилийн газар зүйн гол цангилаан нутаг. Нүүдлийн соёл иргэншил нь өрөнд орны суурин иргэншилийн соёлтой холбогдож, олон соёлтой зэрэгцэн оршиж, хүн төрөлхтний соёлын үнэт зүйлсийн солилцоо явагдаж байсныг манай эрдэмтэд улам бүр нотлож баталгаажуулсаар байна. Үүний тод жишээ Уйгур улсын нийслэл байсан хар балгасын үлдэгдэл улам бүр гэрчилсээр. За Монгол улсын нутагт байгаа дундад зууны үеийн нүүдэлчтэй байгуулсан хот сурны дотроос Архангай аймгийн Хотон сумын нутагт байгаа уугурын нийслэл хар балгас хотын тойрол онцгой байр суурь эзэлдэг юм аа. За энд бол одоо 7-оос 8 дугаар зууны үед одоо орхны хөндөд байсан төрөг угсаатан дараа нь бол тэдний дараа ирсэн уугурын бол нийслэл хотон байгуулсан байдаг. За энд 744-45 оны үед Ордуу бол их нэртэй их нийслэл хотыг байгуулж, за энэ бол 100 гаруй жилийн турш уугурын хаант улсын улс төрийн соёлын төв болж цэцгэлэн хөгжиж байжээ. За энэ хотын үлдэгдэл нь одоо харахад бол орхны хөндийн үзэсгэлэнт тал нутаг дундаас бол сүр бараатай тоон харагддаг. За 2007 онд Монгол Германы хамтарсан экспедицийн хийсэн зураглалаар бол энд дор хаяж 32 квадрат километр талбайд эртний хотын барилга байгууламжийг эзэлж орж байгааг батлан харуулсан юм аа. За энэ хотыг анх одоо Монгол улсын нутагт археологийн судалгаа эхэлсэн тэр цагаас эрдэмтэд сонирхож ирсэн байдаг. Тухайлбал 1889 онд Оросын эрдэмтэн Ядринцев, за 1891 онд академич Радловор өдрөлдүүлсэн орхны шинжилгээний явганд анх шинжин үзэж байлаа. Хар балгасын энэ байдал дэлхийн болоод одоо нүүдэлчдийн түүхэнд эзлэх байр суурь нь олон улсын харлыг өргөлж татсаар ирсэн байгаа. За тэгээд чинь ЮНЕСКОгийн одоо дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэгдсэн энэ орхны хөндийн түүх соёлын дурслал дотроос гол хэсэг гэж ингэж үздэг байгаа. Азийн нүүдэлчдийн бусад хотуудын туурьтай харьцуулахад хар балгас хотын туурь харьцангуй сайн хадгалагдсан үлджээ. Энэхүү их түүх соёл хүн төрөлхтний анхаарлыг татаж, ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд бүртгэгдснээр дэлхийн бусад орны эрдэмтэн мэргэдийн анхаарлыг татсаар ирлээ. Энэ маань жинхэнэ Чингис хаан өөрөө энд нийслэл болгоё байгуулъя гэсэн санал гаргаад тэгээд түүний хүү өгөөдөө хаанаас эхлээд ингэж байгуулсан хот юм аа. Таархан бол дэлхийн нийслэл байсан. Дэлхийн нийслэл байсан. Хамгийн анхд Монгол улсыг дэлхийд холбосон бол Хүний өрн гэж байгаа. 2200 гаруй жилийн дэртэгээс зүүнээс алсаа баруун тийшээ Европыг гэрээ хරීмтэй амарсан том гүрэн байсан. Гэхдээ гүрэнгээд олон хот зогслоогүй цэргийн хүчээр зэвсгийн хөгжээр нүүдлийн хөтөд сахарч ирсэн. Монголчууд бас тиймэрхүү төстэй гэхдээ харахад нь бол хөгжил шал өөр шатанд орсон байсан. Улсын нийслэл болсон, урдлаан захирдаг, хойдлон захирдаг, суурьшил жиг дүүссэн. Тэгээ энэ дээр зайлшгүй одоо тийм суурьшил төв хот байх хэвээр ийм байсан ийм дурсал юм аа. Тэгээ харахад тухай бол бид нар монголчууд судалж байна л да. Судлахдаа ер нь
хөлтнөөс нэлээд сонирхож байсан гадна дотныхан жинхэнэ гол судалгааг бол 1948-49 онд хөдөөгийн Берлиавч одоо миний энэ зураг байж байгаа. Энэ хүн Оросын эрдэмтэн Кислев гэж хүн тэндээс том экспедиц оруулж Монголын төв соёлын экспедицгээд тэгээд тэнд очиж энэ Берлиавч дорцсонгой эдгээр дөнгөж одоо залуу хүн байсан. Берлиавч нь ерөөсөө видаж археологч Монголын хүн археологч хүн байсан. Дорцсонгой бол хойно оюутан байсан. Тэр үед ингээд энэ ажлыг судалсан юм. Тэгээд 49 оны экспедиц бол маш чухал ач холбогдолтой экспедиц байсан. Тэр том хүний судалгаа хийсэн. Ер нь Монголын шинжлэх ухааны хөгжүүлэлт энэ юу байсан. Тэгээд зөвхөн энэ тэр экспедиц үндэсний музейг байгуулахаас босол тэр урд нь бол музей гэж яриад байсан. Гэтэл 40 хэд оноос жинхэнэ музей байгуулахаас тэр бас нөгөө Берлиавч зүтгээд харны гарсан олдруудыг хойш нь Оростой үйдсэн байснаас буцаад нааш нь авчирч байгаад ингэж байсан төвхтэй юм аа. Баруун Европын хотнууд болоо штэ. Салхи багтаа ч ингээд дарагдаад 10 метрийн хүн шах ингээд давхар гүйцэждэг эртний юм болгодоод манай салхитай учраас тэр нь бараг бүрддэг. Маш цөөхөн маш нэг. Гэхдээ харгын онд бол би нэлийн гүн тогтолцсон бас гайгүй боломжтой юм бид. Энийг судлах ажил дээр Оросууд нэг хэсэг ажиллаа. Дараа нь Германууд ажиллаа. Бид нарын өөрснөө ажиллаа. Тэгээд энэ бол үнэхээр гайхамшигтай байна. Одоо бол цааш маш их судалгаа хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Тэгээд энэ судалгааг өргөжүүлж энэ гэдэг бол энэ зөвхөн Монголын асуудал биш. Дэлхийн нийслэлийн тухай асуудал. Дэлхийн нийслэл харгам шиг тийм дэлхийг захирч байсан тэмдэг нийслэлтэй газар өөр байхгүй шүү дээ. Одоо бодоод үзэлт. Дэлхийн нийслэл одоо гэрээ шиг ирэм шиг жигтэйг нь томогдоод гэтэл тэр жижигхэн одоо хотод дундаас нь дэлхийг захирч байсан. Тэгээ энийг бол манай бусад орны юм археологчид болоо шүү дээ. Биетэй газар шавар баашин юу гарan судалдаг. Гэтэл бид нь тэр оюун санааныхын тэр талыг гадныхан ч ойлгодог. Биднийхэн ч мэдэхгүй явж ирлээ л дээ. Сүүлийн үед бол энийг ойлгож энэ дээр бид үнтэй одоо анхаарч ажиллаж байна. Энэ дээр цааш тааж их ажиллах хэрэгтэй юм аа. Азийн хуурай ширүүн атлан өргөн удан тал нутагт нүүдэлчд оршин тогтнохын шалгарсан арга хэлбэр эдийн болон оюуны холсгүй үнэт өв соёлыг хаяа залган орших суурьшмал соёл иргэншилтэй байнгын холбоотой байж оюун санааны ертөнцөөр дамжуулан нөлөөлж байсныг эрдэмтэд маань нотолсоор байна. Намайг Ханс Пул гэдгээ. Би Бонн их сургуулийн багш археологч хүн. Миний бие 1990-ад оноос хойш сүүлийн 16 дахь жилдээ орхины хөндийг Германы археологийн хүрээлэнгийн археологчид Монголын шинжлэх ухааны академийн эрдэмтдтэй хамтран судлаж Монголын эзэнт гүрний хуучин нийслэл хар хурамд малтлага, шинэ малчлагын ажлыг хийж байна. Бид 1998 онд байгуулагдсан Монгол-Германы хамтарсан хар хурам экспедиц болон хамтран ажиллаж байгаа. Манай Бонн их сургуулийн баг болон Монголын шинжлэх ухааны академийн эрдэмтэд нийлж 13-14 дугаар зууны үеийн хотын хятадын гар уржуудын хэсэгт малчлагын ажлыг 2005 он хүртэл явуулсан. 2005 оноос хойш Бонн их сургуулиас өөр хэд хэдэн төслүүдийг орхны хөндийг хэрэгжүүлж 2008-аас 2010 оны хооронд орхны хөндийн дээд болон дунд хэсгийн хэд хэдэн газар томоохон хайгуулын төслүүдийг хэрэгжүүлсэн. Манай экспедицийн энд 3 дахь жилдээ ажиллаж байна. Бидний хамгийн сүүлд ажиллаж байгаа газар бол 13-аас 14 дугаар зууны үеийн аж үйлдвэрийн нэгэн төрлийн суурин болох бага нарийн ам юм. Энд амьдарч байсан хүмүүс хотын төвд ажилдаг гар орчуудад зориулж төмөр металл болон тоосог үйлдвэрлэдэг байжээ. Одоо бидний зогсож байгаа газар бол Бага нарийн ам гэж хэлэгдсэн газар байгаа. Энэ харны туураас 3 км орчим зайтай. Одоо бидний малтж байгаа энэ зүйл бол тухайн үеийн 13 дугаар зууны үеийн гар урчуудын одоо хэрэгжилж байсан гэх юм уу үйлдвэрлэж байсан нэгэн том зуухыг энэ жилийн малтлагаар илрүүлэн олсон байгаа. Энэ зуух бол ерөнхийдөө 4-ийг харьцсан 4 харьцаатай. Тэгээд одоогоор бид нэр гар урлалын гэдгийг тогтоосон ямар нэгэн зүйл одоо тоосго болоод одоо барилгын гоёл чимгэлийн зүйл шатааж исэн гэдгийг хараахан тодорхой болоог байна. Энэ зуух бол ерөнхийдөө дээгүүрээ бөмбөгөөрөөтэй 6 камертай юм зуух байгаа. Энэ бол одоогоор Монголд олдоод байгаа шинэ төрлийн зуух. Бусад урд өмнө олж исэн зууханд бол ерөнхийдөө дугуй хэлбэртэй
тийм зохинд байдаг. Тэгээ энд бол тэрнээс гадна манай экспедицийн дараагийн ажил гэх юм бол металлург төмөрлөг боловсруулалтын асуудал ерөнхийдөө бидний экспедицийн ерөнхий зорилгоор ирсэн байна. За тэгээ эндээс бид нар 400 болсон. Энэ 400 бол одоо хүдрээс төмөр ялгаж гаргах зуух байгаа. Энэ зуухыг бид нар олсноор орхины хөндийн орчимд бол одоо анхны төмөрлөгийн үйлдвэрлэлтэй холбогдсон эхний томхон үр дүнд хүрээд байна. Тийм ээ. Монголчууд бид модноос цаас, шорооноос будаг, хүдрээс төмөр хайлуулж байсныг сонсох бүр бахархмаар. Тэгээд ч дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн өвөг-дээдсийн бүтээж үлдээсэн соёлын үүдээ хүн төрөлхтний өвд бүрдүүлэн олон улсын төвшөнд хамтран хамгаалж хойч үедэн өвлүүлэн алдаршуулах үйсэд бүр тэргүүн зэргийн аж холбогдол өгдөг гинэ. Түүхэн талаасаа бол орхины хөндий Төв Азад Монголд тэрэндээ Төв Азад хүндрэлтэн үүссэн цаг үеэс эхэлсэн олон баримт одоо идэвхтэй зүйлсүүд хадгалагдаж үлдсэн олон үеийн дурсгалууд нэг дор одоо цогцоороо энэ нүүдэлчдийн соёл иргэншлийг илэрхийлж чадах тийм цогц дурсгалын өлгийн нутаг гэж үзэж болно. Ягаад гэвэл чулуун зэвсгийн үеэс эхлээд хүрэл төмрийн үе, Монголын анхны төр тус хүннүү улсын үе, за тэгээд эртний төрөг уугарын хаан тус, Монголын их эзэнт хүрээний үе, ингээд олон үеийн дурсгалууд тэр битгий бүр хожим одоо үе болтлох үеийн одоо бүх соёлын дурсгалууд хадгалагдаж байдаг. Энэ соёлын олон дурсгалууд хадгалагдаж цогц байдлаараа байдаг ийм газар нутаг бол Монголын одоо хувьд их цөөхөн газар нутаг байдаг. Бурхан Халдуун монголчуудын гарал үүслийн язгуурын газар нутаг бол орхон голын хөндийн нутаг, соёл иргэншлийн бүтээсэн язгуурын одоо гол нутаг байдаг юм аа. Олонгоёо хүндрэлтний түүхэнд 20 зууны одоо 2 зууныг эзэмшиж байсан монголчуудын тэр төв голомт, тэр төв соёл иргэншил хүндрэлтний түүхийг захирч удирдах байсан тэр үе бол орхон голын сав хөндийгээс чигтээ Рашид эдний судрын чуулганд тэмдэглэсэн байдгийг өгөөдөө хааны үед хүндрэлтний ядуу зүдүү амьдралын сайн сайхныг хайсан бүхий л зам зөвхөн хар хорны зөв шигэлнэ гэж. Тэгэхээр энэ том иргэншил хүндрэлтний одоо хараа нэг зүгт төвлөрж байсан тэр газар бол хар хорин энэ орхон голын хөндий сав нутаг байсан. Ромын папын элч, Армени хятад, Солонгосын вангууд Монголын хааныг хаан ширээн дээр өмжлөх ёслолыг харахаар цугларч байсан. Монголчуудын хүчрхэг хүндрэлтний соёл иргэншлийн одоо дээд чиглүүлэгч том удирдагчд байсан гэдгийг харах тэр боломж бол зөвхөн хар хорны орхон голын хөндийд харагдаж байсан. Тэр энэ том иргэншил соёлыг бол монголчууд хожим үеийн олон монголчууд бол үеийн үед тээж хадгалж явсан. Тэгэхээр энэ гол нутаг бол үнэхээр монголчуудын төшиг тулгуур болж исэн. Монголчуудын одоо улс төр соёл нийгмийн одоо гол төв газар нутгийн энэ байр суурийг алдаагүй. Төртөөж үедээ хүчрхэг төртөө үедээ багтааж хүндрэлтэнд мэдрүүлж исэн. Тэр улсаа алдсан гурван дороодж исэн үедээ ч гэсэн монголчуудын оюун санаа, шашин шүтлэгийн гол нутаг байсан гэдэг нь бол баттай байгаа юм газар нутаг. Төмөн дурсгалд орхины хөндийн соёлын дурсгалд газар оршин буй соёлын өвийг судлаж, сэргээж, хамгаалж, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх эрхэм хүндэтэй үйлсэд өнгөрсөн ирээдүйг холбох бүр болж байгаа эрдэмтэн мэрэгдэдэн баярламаар. Гоё Travel аялал жуулчлалын компанийн шугамар энэ жил олон улсын халуун агаарын бөмбөлгийн багийг Монгол оронд аялуулж байгаадаа таатай байна. Манай баг бол нийтдээ 21 хүнээс бүрдсэн. Английн 3, Австралийн 1 баг байгаа. Манай багийг ахалж яваа Phil Dunnington гэдэг хүн маань бол халуун агаарын бөмбөлгийн спортын чиглэлээр дэлхийд маш их нэр хүндтэй, өөрөө маш их туршлагатай хүн байгаа. За би та бүхнийг Phil Dunningtonтэй танилцуулъя. So this is my fourth visit to Mongolia. Миний бие Монгол 4 дахь удаага ирж байна. Анх 1982 онд ирж байлаа. 3 дахь удаага би агаарын бөмбөлгөөр ирсэн. Энэ удаад бид Баян цагаас энд хар хорин хүртэл ниссэндээ маш их баяртай байна.
бас өөрийн азтай тооцож байна. Хар хорныг агаараас харахад үнэхээр сайхан, ялангуяа Эрдэнэ зуухид. Чингис хааны үеэс төвлөрсөн хотын туурийг толдон харах нь бидний сэтгэлийг туйлын их хөдлөглөө. Бас бидний хаанчилсан монголчууд нөхөрсгөөр хүлэн авч байлаа. Эрдэнэ зуухидын хамблан бидэнтэй хамт нисэж, оройн бусд хүмүүстэй уулзаж, танилцаж, байгалийн сайхныг харж биширнэ явлаа. Энэ бүс нутагт олон төрлийн шашин нэг дор зэрэгсэн оршин тогтнож, хүний нийгмийн тогтвортой хөгжлийн орчин бүрдүүлэхэд үн цэнтэй байсныг гэрчлэх соёлын өвийн нотлогоог хадгалж байдаг юм. Одоо Монгол улс Орхины хөндийн соёлын дурсгалт газрыг 2004 онд дэлхийн өвд бүртгүүлж, дэлхийн өвд анхныхаа данстай болж байсан түүхтэй. Дэлхийн өвд ер нь яагаад бүртгэж байгаа юм? Гэхдээ тухайн соёлын дурсгалт газар, тухайн соёлын өв бол дэлхий дахны нийтлэг үн цэнтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт бол хосгүй гойд онцгой. Бусдтай ижилсэхгүй тийм юм байх ёстой. За энэ хоёроор он бол Орхины хөндийн соёлын дурсгалт газар би дөрөв хэлсэн. Яалтчгүй энэ хүү шалгуурыг одоо биелүүлж байгаа. Дэлхийн гайхамшигтай соёлын өв нутаг юм аа. За тэгээд энийг батламж гардуулсан ЮНЕСКО-гоос Монголын засгийн газарт Монгол улсад тэрэн дээр бичсэн байгаа Орхины хөндийн соёлын дурсгалт газар бол хүн төрлөختний ирээдүйн хойч үеийн тусын тулд хадгалж хамгаалж өвлөн үлдээх ёстой дэлхий дахны онцгой чухал ачаал бүгдэлтэй өв гэдгийг баталгаажууллаа гэж ингэж одоо бичсэн байгаа. Бүр одоо чэйжэнд байна. За энийг одоо сонсоод тэр одоо дэлхийн хорооны хурал дээр сууж байхад надад үнэхээр хурлын дарга одоо яг ингэж хийдээд бүртгэж авлаа гэж хэлэхэд бол үнэхээр нүднээс нь өвс гарч байна. Тийм ээ. Энэ бол монголчууд бидний өвөг дээдсийн үлдээс нь түүх соёлоор бахархах баярын нулимс байлаа. За өнөөдрийн байдлаар Монгол улсаас ЮНЕСКОд дэлхийн өвөг 3 өвийг бүртгүүлээд байгаа. Улс нуурын айс ав газар нутгийг одоо дэлхийн байгалийн өвөг бүртгүүлсэн бол бид нар Орхины хөндийн соёлын дурсгалт газар нутаг Алтай хадны одоо сүг зургийг дэлхийн соёлын өвөг бүртгүүллээ. За ингэж одоо бид нар бүртгүүлж байгаа нэгдүгээрт олон улсын өмнө дэлхийн өмнө өөрсдийнхөө энэ өвийг одоо хадгалж хамгаалах үүрэг хариуцлагыг нэгдүгээр тавьж байгаа. За нөгөө талаасаа бид одоо ямархуу сайхан байгаль нутагтай соёлын өвдөө улс юм бэ гэдгээ өөр хүч хойж ойдээ бол өвлөн уламжлуулж байгаа, таниулан сурталчилж байгаа юм давуу талтай. За нөгөө талаасаа мөн энэ одоо ЮНЕСКОд бүртгүүлснээр бид нар ЮНЕСКОгийн гишүүн орн болон дэлхийн одоо хамтын нийгэмлэгтэй хамтарч энэ өв соёлоо хадгалж хамгаалах эрх бол бас өргөнөөр нээгдэж байгаа. За олон улсын байгууллагын тэр дотор ЮНЕСКОгийн нэмжлэг туслалцааг авах одоо эрх нь бол бүр нээгдэж байгаамаа. За цаашдаа ч гэсэн ялгаагүй бид нар ЮНЕСКО болон дэлхийн өвөөр одоо өөрсдийнхөө газар нутгийг соёлын өвөөр бүртгүүлэх үйл ажиллагаа маань амжилттай явж байна. Нэгэнтээ Орхины хөндийн соёлын дурсгалтай газрыг дэлхийн өвд бүртгүүлснээр түүнийг хайрлан хамгаалж, өвлөн уламжилж, сурталчлан алдаршуулах нэр хүндтэй хариуцлагатай үүргийг монголчууд бид хүн төрлөختний өмнө хүлээн авч байгаа хэрэг билээ. Үүний тулд Монгол улс дэлхийн өвийн газар нутгийн хамгаалалтын захиргаа байгуулж, уг өвийн хамгаалалтын шаардлага менежментийг хангах үүрэг хүлээж байна. Орхины хөндийн соёлын дурсгалт газар нь хүн төрлөختний соёл иргэншлийн түүхэн өнгөрсөн одоо ирээдүйн 3-ыг холбосон хосгүй гайхамшигтай түгээмэл үн цэнтэй соёлын өвийн хувьд Монголын ард түмэн төдийгүй хүн төрлөختний нэгэн бахархал болж байгаа юм а. Монгол улсын засгийн газар тухайлбал соёл спорт аялал жуулчлалын яам, дэлхийн өв, Орхины хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалтын захиргаа, дэлхийн өв, Орхины хөндийн соёлын дурсгалтай газар оршин байдаг Архангай, Өвөрхөнгай аймаг холбогдох сумдын зүгээс хосгүй үнэт соёлын өвөн хамгаалах, алдаршуулах, хойч үдэн өвлүүлэх үйл хэрэгт зөх ёсны анхаарал тавьснаар тодорхой амжилтын үр дүнтэйгээр 10 жилийнхэн ойг угтаж байгаад бахархууштай. Та бүхэнд улам их амжилт гаргахыг ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хорооны өмнөөс
мэндичлэгийг өргөн дэвшүүлье. Монгол улс маань өнөө эртний хууль цаазат мянган жилийн ариун баялаг түүхтэй улс гүрэн билээ. Өнөөдөр ч гэсэн Монгол төрийн бодлого уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжил, ядуурл зэрэг таагүй байдлаас соёлын хосгүй гайхамшигтай өвдөж учирч болзошгүй эрсдлүүд тэдгээрээс хамгаалах арга зам шаарддаг санхүүгийн нөөцийг хэрхэн бүрдүүлэх асуудалд анхаарлан хандуулсаар ирлээ. За Монгол орн бол соёлын өв, байгалийн өвөө хамгаалах төрийн бодлогыг бүр эрт дээр үеэс эхэлж явуулж ирсэн ийм уламжлалтай ард түмэн бүр хүннүү Сямби үеэсээ одоо төрийн тахилгат уулаваа зэрэг ёс заншлыг өвлдөж явуулж ирсэн эртний ийм уламжлалтай одоо орн байгаа юм. Энэний үр дүнд одоо Монгол оронд олон төрлийн түүх соёлын дурсгал зүйлийг бүрэн бүтнээр нь авч хадгалах одоо энэ үйл ажиллагаа үргэлжилж ирсний үр дүн бол 2004 онд Орхны хөндийн дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлсэн энэ үйл явдал байсан. Бүр богд хаант засгийн үед хүртэл одоо хууль гараад энд бол түүх соёлын дурсгалт зүйл, байгаль хамгаалах, түүх соёлын дурсгал зүйлээ хамгаалах талаар тодорхой заалтууд тусгатан төдийгүй малын бэлчээрийг хүртэл зүй зохистой хадгалах. Бэлчээрт байгаа тэр түүх соёлын дурсгал зүйлийг хэрвээ эдэж гэмтээс нь нөхцөлд хариуцлал хүлээх асуудлыг хүртэл тогтоосон юм байгаа юм. Монгол улсад 1970 онд соёлын одоо бүгд найрамдах Монгол ард улсын соёлын дурсгал зүйлийг хамгаалах тухай хууль гэж анхны бие даасан хууль гарсан. За 1994 онд түүх соёлын дурсгал зүйлийг хамгаалах тухай гэсэн хууль болон одоо өргөжиж энэ нь бол энэ дээр зөвхөн голдуу үл хөдлөх дурсгалуудыг хамгаалах талаар төрийн засгийн бодлогыг тусгасан байсан бол 2001 онд энэ дээр бие тус соёлын өвийг одоо хуулийг одоо харилцааг зохицуулах асуудлыг хуулинд тусгасан учраас соёлын өвийг хамгаалах тухай хууль гэсэн ийм нэр томьёогоор хэрэглэгдэж байгаа. За өнөөдөр соёл спорт аялал жуулчлалын яамнаас соёлын өвийг хамгаалах тухай хуулийг одоо шинжилсэн найруулгыг одоо боловсруулж одоо улсын их хурлд өргөн бариад байгаа. Энд бол дэлхийн өвийг хамгаалах талаар, соёлын өвийг хамгаалах талаар, үндэсний соёлын өвийн дурсгалт газартай болгох талаар бол нэлээд одоо тодорхой эрх зүйн зохицуулалтууд бол тусгагдсан байгаа. Монгол орнд бол дэлхийн өвд бүртгэгдсэн одоо энэ дурсгалт газар бол өнөөдрийн байдлаар одоо дэлхийн өвийн одоо Орхны хөндийн дурсгалт газраас гадна Алтай хаадны зургийн дурсгалт газар бол одоо бүртгэгдсэн. За энд бол хамгаалтын бүстэй болгох, хамгаалтын захиргаа байгуулах энэ асуудлуудыг бол манай яамнаас тодорхой хэмжээгээр хууль эрх зүйн орчин бүрдүүлэн ажиллаж байна. Монгол улс ЮНЕСКОгийн дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцэд 1990 онд нэгдэн орж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гишүүн орны нэг юм. Дэлхийн өвд бүртгэгдсэн өөрийн орны нутаг дэвсгэрт байрлах тухай өвийг хууль эрх зүйн болон холбогдох бусад арга хэмжээ авах замаар хамгаалах үүрэгтэй ч байдаг. Тэгэхээр Орхны хөндийн соёлын дурсгалт газарт маань Өвөрангай аймгийн Хар хорин, Хужирт, Бат Үлзий, за Арангай аймгийн Хашаад, Хотонд сумдын 121,967 га буюу 10 одоо хувийг эзлэн оршдог байгаа. Тэгэхээр манай Орхны хөндийн соёлын дурсгалт газарт бол хүн төрөлхтний түүхийн бүхэл үеийг эрчлэх түүх соёлын олон арван сайхан дурсгалууд бол хадгалагдан үлдсэн байдаг. За эдгээрээс одоо дурдвал Уйгур улсын нийслэл хар болгос хотын туур, за эзэнт гүрний нийслэл хар урам хотын туур, Эрдэнэзүү хийд, Шанхын баруун хүрээ, Дөхөн хийд зэрэг томоохон дурсгалуудаас гадна Буган чулуун хөшөө, Эртний хотын туурууд, Булш хэрэгсүүр зэрэг одоо олон арван археологийн сайхан дурсгалууд бол хадгалагдсан үлдсэн байдаг. За Монгол Улсын засгийн газрын 2010 оны 8 сарын 8-ны одоо 147 дугаар тушаалаар хамгаалтын захиргааг байгуулж, за 2010 оны 7 сарын 20-ны 147 дугаар одоо боловсрол соёл шинжилгээ ухааны сайдын тушаалаар бол оронтой бүтэц гээг бол баталсан байдаг. За манай хамгаалтын захиргаа нь одоо тус дурсгалт газрын хөлийн зааг дотор орших соёлын биш туулан биш тус өвийг
одоо ЮНЕСКОгийн дэлхийн соёлын болон байгалийн үеийг хамгаалах конвенцийн дагуу хадгалах, хамгаалах, сурталчлах, судлах, сэргээн амьлуулах, за мөн орон нутгийн доктортой хөгжилд хувь нэмэр оруулахтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм. Манай орхны хөндийн соёлын дурсгал зүйлийн хамгаалтын захиргааны гол үүрэг бол 1974 онд нэгдсэн үндэсний байгууллагын төрөлсөн байгууллага ЮНЕСКО-гоос баталсан дэлхийн соёлын болон байгалийн үеийг хамгаалах энэ хамгаалтын менежментийн ажлыг газартай нь уялдуулан зохицуулах ийм үүрэгтэй байгууллага. За миний хувьд энэ байгууллагт ахлах мэргэжилтний үүрэг гүйцэтгэдэг юм аа. Тэгээд дэлхийн өвийн төв соёлын дурсгал зүйлийн хамгаалтын менежмент бол одоо соёлын дурсгал зүйл нэгүрийн хамгаалтын менежментээс үндсэндээ тогтож байгаамаа. Энэ эргэтэн чулуу өшөө дурсгал энэ дэлхийн өв бол дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэгдсэн. Үүний хамгаалтын хээр оршиж байгаа төв соёлын дурсгал зүйлийн хамгаалтын менежмент бол арай өөр юм. Энд бол хээр одоо хамгаалах бас эзэн байхгүй, харж хандах хүн бага ийм одоо онцлог талтай байдаг. Өөр нь одоо хамгаалтын менежмент гэхээр энэ чинь ганцхан хууль дүрм ном гаргаад энийг бид нэр хамгаалж чадахгүй нэ. Хамгаалтын ажлыг иргэдийн оролцоогүйгээр гүйцэтгэж болохгүй юм. Ерөөсөө үр дүнд хүрэхгүй юм. Дэлхийн өвийн конвенц болон манай энэ Монголын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн гол үзэл санаа бол энэ төв соёлынхаа дурсгал зүйлийг хамгаалахад иргэний нийгмийн байгууллагыг өргөн оролцуулах хэрэгтэй. Нэгдэг байт. Хоёрдугаарт тэр хүмүүсүүд маань үүнийхээ үр шимийг өөрсдөө хүртэж байх ёстой юм. Манай дэлхийн өвийн энэ хамгаалтын захиргаа бол энийг судлах хэрэгтэй, сурталчлах хэрэгтэй, өргөн олон түмэнд гадаад дотоодынхантай танилцуулах хэрэгтэй юм. Тэгээ аялал жуулчлал хөгжүүлэхэд аштай таатай нөхцөлийг бүрдүүлж хэрэгтэй юм. Ингээд дэлхийн төв соёлынхаа дурсгал зүйлийг алдаршуулах, үн цэнд хүргэх, аялагч жуулчдыг өөртөө татах ийм учиртай юм аа. Дэлхийн өв орхны хөндийн соёлын дурсгалтай газрын төв хэсэгт орших Эрдэнэ 100 хийд Эрдэнэ хар хурамхотын төрийн ойролцоо анх 1586 онд Давтай сайн хаан энэхүү хийдийг бариулж хожим нь төрийн албан ёсны буддын шашны томоохон төв болсон юм. Монгол гэрийн тойрог хэлбэр хүрээ байрлалыг тусгасан Монголын уламжилт хот байгуулалтын зарчмаар баригджээ. Сүмн өөр хоорондоо дөрвөлжин ханан хэрмээр холбогдсон 108 соён бут соврогтой дэлхийн өв орхны хөндийн соёлын дурсгалт газарт бурхны шашны соёлын үүсэл хөгжил үн цэнтэй байр суурийг эзэлдэг юм. 1940 оноос эхлээд улсын хамгаалтанд авж сэргээн үе шаттайгаар сэргээн засварлаж тэгээд энэ түүхийн дурсгал гэдэг талаас нь олон нийтийн хүртэл болох ийм зорилго бол үе үеийн төр засгийн бодлого байсан маа хэрэгжиж амжилттай хэрэгжиж иржээ. 1965 онд музей болгож музей байгуулагдсанаас хойш Эрдэнэ 100 музей гэж ингэж нэрлэгдэж үйл ажиллагаа явуулж ирсэн. За 1990-ад оны үед бурхны шашны зан үйлийг дахин сэргээж снэр уялдаж мөн 90-ад онд хуучин байсан Бат Эрдэнэ 100 хийдийн хурал номын ажиллагаа сэргэсэн байгаа. За Бат Эрдэнэ 100 хийд бол одоо манай энэ Эрдэнэ 100-гийн лаврын дугуйн гэдэг энэ зүүн талд төвд хийцэн юм барилга 3 давхар юм барилга хуучин одоо лаврын дугуйн гэж байсан. Энд одоо хурлынхаа үйл ажиллагааг явуулж байна. Өдөр тутмын одоо хурлаа орж энд нэг 50 орчим лам ховрох үйл ажиллагаа явуулт юм аа. Та бүхний харж байгаа энэ хойд сүмүүд эдгээр сүмүүд бол музейн зориулалтаар одоо ашиглагдаж бүгдээрэнд нь үзмэр дэглэгдсэн олон нийтэд бурхны шашны тэр тусмаа Монгол урчуудын манай өвг дээдсийн одоо бурхны шашны талаар үлдээсэн ур хийц бурхтын урлал бичиг дурсгал ном судрын одоо энэ үнэтэй өв зөвлөлхийг бид олонний хүртэл болох одоо музейн чиглэлээр ингэж үйл ажиллагаа явуулж байгаа юм. За манай Эрдэнэ 100-гийн уран барилгын хувьд бол энэ төвд хийцийг Монгол урчууд тэн ур ухааныг хослуулж одоо төвд үндсэн одоо тэг загварын бол төвд барилга байгууламжийн
тэр суурилсан. Тэгээд одоо өөрсдийнхөө монголчуудын аж амьдрал, шашны төлөвшил, зан үйлтэй уялдуулсан ийм байдлаар одоо барьсан ийм онцлогтой барилга архитектурын хувьд бас дахин давтагдчихгүй ийм осгүй үнэтэй гайхамшигтай барилга байгууламж байгаа гэдгийг бас дурдхан зүйтэй хаа гэж ингэж бодож байна. Орхны хөндийн соёлын олон янзын уламжил сүлд нийсний баталгаа тэнд байгаа төвд, хятад, Монголын уран барилгын арга маягийг өөртөө шингээсэн сүм дугн, ород гаршийн туурь болоод түрэг, согд, Монгол, хятад төвд бичиг үсгээр хослон бичсэн хөшөө болон бусад түүхэн дурсгалт бичээсүүдээр нотлож байна. Өвөрхөн аймгийн хар хорийн сумын нутаг Харзголын баруун иргэд дагуу Шанхан хийд хэмээн алдарсан баруун хийд байрлаж сүсэгтэн олондон үйл ажиллагаагаа зориулсаар байна. Анх баруун хүрээ хийд маань бол Өндрөгийн зан газар 1647 онд Их Монгол улсын өвөр Ширээ цагаан нуур гэдэг газар үүсгэн байгуулад тэндээсээ одоо 4 удаа нүүдэлж энэ сайхан булгийн динж Шанхуулын өвөрт одоо ирж суурьснаас хойш бол Монголын төр шашны түүхэнд онцлог байр суурийг эзэлсэн томоохон хийдүүд нэг юм аа. Тэгээд өнөөдрийг хүртэл одоо ингээд 30 гаруй лам хургата Бурхны шашны Чойрын гүн ухааны чиглэлээр сургалт явуулдаг голлон ингээд одоо хуучин уламжилалт ёс дэгийн дагуу лам хургуудыг бэлтгэх ирээдүйн одоо Монголын ард түмний соёл үеийг одоо цааш нь залгамжлуулах энэ чиглэлээр бол голлон одоо ажиллаж байгаа юм аа. Ер нь монголчууд газар орон уул усаа сайн шинжилэн судлаж хот суурин орд харш сүм хийдэн барьж байгуулдаг. Тэгээд ч Баттүлзий сумын төвхөн Ширээ дуулын оройд орших төвхөн хийд үүнийг гэрчлэн харуулж байгаа юм. 1653 онд Өндрөгийн 19 орчим наснда энэ Шивэт улаан ууланд анх төхөн хийдийг байгуулд нэмслэглээ хийсэн. Анхал байх болсон төхөн нэ. Байгалийн гоо зэмж шашин намын Монголын үндсийн соёл энэ бүхэн зохицолборын хийд байгаа учраас 2004 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. Одоогоор бол дандаа хурал номын үйл ажиллагаа байнга тасралтгүй явагдаж байдаг. Ингээд гадаад дотоодын олон улсын жуулчдын бас нэг мөргөлийн газар болж байна. Өндрөгийн одоо өөрийнх нь бяцлал хийдэг байсан аа байна. За энэ шав гэж бичиг байна Өндрөгийн мөр гэсүг төвдөр бол шав гэдэг монголоор мөр гэсүг. Тэгээ энэ Өндрөгийн готлын мөр, Монгол готлын мөр энэ. Өөрөө ингэж үлдээс 81 наснда банжуудаас цогтохтаа ийшээ энэ хатан дээр гарч ном уншаа. Энэ хатан дээр гарч ном уншаад тэгээ бас хот нь ингэж мөрөнд үлдсэн гэдэг. За Өндрөгийн нар салхинд суудаг байсан. Суудлаа. Энэ одоо ламын синти гэж байгаа нь бол багшийн суудлах гэсэн үг төвдөр. Тэгээ нэг лам Өндрөгийн суудаг байсан, нарлдаг байсан. Дэлхийн урлагт хүндтэй байр эзэлдэг цутмал бурхад дурлсан Өндрөгийн зан газар энэ газар Нямб бясалгал үйлдэн урлагын гайхамшигт бүтээлүүдэн туурвж байсан. Азийн нүүдэл шар төмнүүд нь дэлхий дээр хамгийн орчил хөдөлгөөнтэй агаад харилцсан нөлөө бүхий соёлыг цогцлон бүтээснээр хүн төрлөختний түүх соёлын ариван баян санд хэнд ч маргашгүйгээр ховь нэмрэн оруулсаар билээ. Орны хүндийн соёлын дурсгалт газарт орших томоохон дурсгалуудын нэг доод толгойн ордны туйр нь одоо Арангаа аймгийн Хотон сумын нутагт оршдог. За энэ хотын туйр нь 13-аас 14-р зуунд Өгөөдөө хааны ордны хотын туйр байсан гэж үздэг. Энэ хотын туйр яагаад хааны ордон гэж нэрлсэн бэ гэхээр эргэн тойрондох байгалийн байцыг нь харах юм бол Дойд нуур, Хунд нуур, Шорог нуур, Цагаан нуур гэсэн нууруудаар хүрээлэгдсэн байгалийн байц сайтай газар байгаа учраас энийг хааны ордон болов уу гэж Японы эрдэмтэн Шинпей Като үзсэн байдаг.
Монголын эрдэмтэн Хэ Перлага 1960 онд энэхүү доод хотын туурийг анх ихэд судалсан байгаа. Тэгээд Рашид Ад-Дины судар болон Ян улсын судруудад энэ ордны тухай нэлээд олон баримт дэлгэсэн байдгийг нь судлаж үзээд олон улсын эрдэмтэд энэ нь ерөөсөө энэхүү ордны туйр нь 13 дугаар зууны Өгөөдэй хааны гэгээ цагаан ордон мөн болов хэмээн үздэг. Орхон голын айс авд орших энэхүү дурсгалт газар бол өн эртнээс хүмүүн заяатан ариван дагшин байгаль амьтан хүнийн дээдлэн мал сүргэн адуулан аж төрхтөн үеэс үе уламжлан хөгжүүлэн ирсэн нүүдлийн өвөрмөц соёл иргэншилийн үнэнхүү түүхт голомт нутаг. Хотон цумын одоо нутаг дэвсгэр дөрждөг энэ хар болгос гэсэн түүхийн дурсгал төлгийн нутаг. Тэгээ энэ орхны том хөндийн маань одоо энэ дурсч байна. Одоо тэгээд энэ тойрон байгаа улс хамгаалахаар нутгийн ард түмэн бас их сайхан одоо энэ нутагт оршин суугаа гэдэгтээ бас их бахархаж байдгийг. Одоо энэ бид нар ч гэсэн ялгаагүй энэ ард иргэдийн оролцоотойгоор энэ хар болгос одоо тэгэл тойрон байгаа түүхийн дурсгалт газруудаар нь хайрлан хамгаалъя. Дэлхийн өв гэсэн утгаараа хүн төрлөختний одоо маш том үлгий эндээс түүхэн улбаатай одоо олон газрын зочид жуулчид ирсэн чил хүн төрлөختөнд дандаа эндээс үүсийн хүндэд бой болсон гэсэн тийм утгаараа бид нэг бахархаж байд юм аа. Би бол энэ нутагт оршин суудаг жирийн нэг малчин хүн. Орхны хөндийн ард түмний ажимдрал зан заншил түүх соёлын байгальтайгаа хүйг холбоотой бөгөөд газар нутгийн тогтвортой ашиглах уламжлалт арга ухаан хүн байгаль орчинтойгоо хэрхэн зохицсон амьдарч болохын тод жишээ болсоор ирлээ. Хөшөө цайдам дахь түргийн дурсгал нь цайдам нуурын хөндөд Орхон голын баруун эрэг дагуу одоогийн Архангай аймгийн Хашаад сумын нутагт оршдог. Энд зүүн түргийн хаант улсын эрт улс төрийн зүтгэлтэн Бэлэг хаан мөн түргийн зэргийн нэрчэнчин Гүлтигийн нар зэрүүлэн босгосон дөрвөн цогцлбор байдаг. За энэ хөшөө цайдмын хөндөд бол 6-аас 8 дугаар зууны үеийн эртний түрэг гэдэг улсын одоо яг Эд Мандан бадарч байсан үеийн хаан Бэлгээ хаан за түүний дүү Гүлтигийн жанжаа хоёр зориулан босгосон дахил тайлгын онгоны цогцлбор дурсгал одоо энэ хөшөө цайдмын хөндөд одоо байдаг байгаа. За энэ хөшөө цайдмын хөндөд цогцлбор дурсгалоос хамгийн яг оргил хоёр олбор гэвэл Бэлгээ хаан Гүлтигийн жанжаа хоёр зориулан босгосон хоёр том хөшөө дурсгал. За Бэлгээ хааны гэрэлчүүд 3 м 45 см өндөртэй. За Гүлтигийн жанжных болохоор 3 м 33 см өндөртэй ойролцоогоор 6 тонн жинтэй юм чулуу дурсгал байгаа. За энэ хоёр хөшөөний оройг эвхэрсэн хоёр луугаар дүрсэж өгсөн. Голд нь болохоор түргийн зөглөх хомгийн тамга болох янгир тамгыг за хөшөөний голд дүрсэж өгсөн. За харин хоёр хажуу тал буюу урталтаа эртний төр буюу өрөөний үчээсийг нээд 68 хүр үчээс 10,000 гаруй өсөн төр дуртай тэмдэг үсгийг за энэ дээр бичиж үлдээсэн ба. За энэ бичгэн дээр бол түрэг гэдэг улсынхаа Мандан бадарч байсан үеийн түүх соёлыг за мөн Бэлгээ хаан Гүлтигийн жанжаа хоёрын алдар гавьяа болон цуу хэрмийн талаар бичсэн. За ийм хосгүй үнд хоёр дурсгал. За арталт нь байгаа хоёр гэлжээний арталт нь хятад буюу Нангэд бичээс бас бичигдсэн. Тэгэхээр энэ хоёр хүнийг нас ороход Тан улсын эзэн хааны илгээсэн эмгэнэл гашуудлын зохицлыг арталт нь хятад бичээсээр ингэж бичээс хийлгүүлсэн. Дэлхийн өв Орхны хөндийн соёлын дурсгал газар Монголын эзэн төгөрний нийслэл хар хурам хот түүний орчинтой холбоотой бит улам бит ус соёлын өвийг цуглуулах, хадгалан хамгаалах, судлан шинжлэх, дэлгэн үзүүлэх, боловсрол олгох үүрэг үхий хар хурам музей Монгол улсын засгийн газрын тогтоолоор 2009 онд байгуулагдсан хар хорийн суманд үйл ажиллагаа явуулж байгаа нь гадаад дотоодын эрдэмтэн мэргэд аялал жуулчдын анхаарлыг зүй ёсоор татсаар байгаа нь бахархуу штэй. Хар хорон музей нь 2011 онд байгуулагдсан Монголын археологийн анхны музей байгаа. Тус музей нь дэлхийн өв орхны хөндийн соёлын дурсгалт газар дах чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, эртний улсуудын үе, Их Монгол улсын үе болон хар хором хоттой холбогдолтой ховор нондон үн толдгоруудыг дэлгэн үзүүлдэг музей юм аа.
Монгол орны бусад хэсгийг бодвол орхны хөндий аялал жуулчлалын олон жилийн уламжил тайтуудыгүй эртнээс алдартай жуулчид Монголын нүүдлийн соёл иргэншил, монголчуудын зан заншил, уламжил, ардын урлаг, гар урлалтай танилцах өргөн боломжтой. Орхон голын хар хормын хөндий, хар хөрөм хот Монголын эзэн төгөрний засаг захиргааны гол төвөнtöдийгүй бүрэн дорны холбосон улс төр худалдаа соёлын томоохон төв болж байсныг Монгол-Германы археологч эрдэмтэд судлаж түүний эртний архитектурын тогтолцоог сэргэн бүтээж хар хором музейд байрлуулжээ. Монголын нутаг газарт амьдарч байсан хүмүүс бүр эртнээс нээлттэй бүх даяар дэлхийн соёлоос хаагдсан биш, харин нээлттэй турганы зам маягаар янзын Бизант, Ром, Хятад гэх мэтийн зүйлс байгаа учраас энэ маш гайхалтай сонирхолтой сэтгэл төрүүлж байна. Орхны хөндийн соёлын дурсгалт газар нь гадаадын жуулчдын ирж үзэх дуртай газрын нэг бөгөөд жил бүр Монгол орныг зэрсэн жуулчдын 80 орчим хувь нь энд ирдэг юм. Хар хором хот тухайн үед ертөнцийн төв байсан бөгөөд хотын дотор дэлхийн 12 үндэсний шашин мөргөлийн газар зэрэгцэн оршиж өөр өөрсдийн дэг жайгийг сахиж байжээ. Орхны хөндийд аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл явц нь соёлын болон байгалийн өв санд сөрөг нөлөө үзүүлэлгүй соёлын дурсгалт газрыг тогтвортой, үр ашигтай сурталж олоход суйрлах ёстой. Энэ бүхнийг Монгол улсын засгийн газар олон талт бодлогоороо дэмжиж ирлээ. Яасан сайхан зүйл байна вэ гэж одоо гайхан биширхийхэн зэрэгцээгээр яаж ийм олон үед амжиж биднэрт энийг яг буучнаар нь хүлээлгэж өгч чадаавэ гэж тэр өмнөд үеийнхнийхээ бас эцэг өвгдийн ачийг бол банк бодож явах хэрэгтэй. Тийм ч учраас тэр хүмүүсийнхээ хийжсэн тэр ач гавьяг бид дараагийнхаа үеийнхэнд бас хийж үлдээх ёстой гэсэн юм барахлын төлөө харин өв түүхийн төлөө өв сангаа одоо арвижуулахын төлөө бас байдаг учраас бидний өнөөдрийн одоо өв соёл улам цаашаа баяжхын хэрээр улам цаашаа хадгалагдахын хэрээр Монгол улсын маань түүх соёл төдийчний зузаан төдийчний ариун баялаг байж бидний одоо соёлыг дэлхийн соёл иргэншилд оруулах хувь нэмэр төдийчний нэр хүндтэй байх болно л гэж үзэж хайрлаж явах хэрэгтэй л гэж бодож байна. Дэлхийн өв орхны хөндийн соёлын дурсгалт газар бол археологийн дурсгалуудын үлгийн нутаг, Бурханы шашны соёлын үүсэл хөгжлийн төв, Монгол нүүдлийн иргэншилийн үүсэл унган төрхийг хадгалж үлдсэн үлгийн нутаг, хүн төрлөختний удмын сан, соёл иргэншилийн үүсэл, их өвөг Монгол төрхтнүүд Аз, Европ, Америк, Австрали, номхон далайд нүүдлэн суурьсан үлгийн нутаг. Тийм ээ, энэ бол монголчуудын бахархал. Орхны хөндийн соёлын дурсгалт газараас бол энэ одоо 100 мянган жилийн тэртээс энэ орхны хөндийн соёлын дурсгалт газараас хүн төрлөختөн ямар хугацаанд ямар замаар нүүдэлсээр дэлхийн бөмбөрцгийн хуурай газар тархан суулсан бэ гэдгийг одоо энэ Монгол судалгааг эрдэмтэд монголчуудын генийн судалгаагаар мөшгөн тогтоосон судалгааны үр дүн үүнийг нотолдог. За мөн түүнчлэн орхны хөндийн соёлын дурсгалт газраас Америк тэв рүү Америкийн уугуул иргэд болох индианууд өөрөөр хэлбэл өнөөгийн монголчууд бидний өвөг монголчууд одоо Америк тэв рүү 3 удаагийн нүүдлээр нүүж гарсан болох нь мөн одоо судалгааны судалгаагаар хөдөлмөрөөр нотлогдсон байх юм. За мөн түүнчлэн орхны хөндийн соёлын дурсгалт нутгаас урагшаан бидний өвөг монголчууд нүүдэлсээр Австрали тэв, номхон далайн арлууд одоо Уралын нуруу, Европ тэв рүү энэ салбарт нүүж гарсан. Ийм л одоо авраг том үлгийн нутагтай энэ орхны хөндийн соёлын дурсгалт газар гэдэг бол Дэлхийн өв орхны хөндийн соёлын дурсгалт газрын дэлхий дахины үн цэнийг үндэслэхэд
олон арван эрдэмтэн судлаачид нэн ялангуяа Монголын эрд эрдэмтэд Периле, Сэродожов, Свендорж, Баяр, Батсуур, Уртнасан, Очор, Болдволон, Ядринцев, Радлов, Киселев, Окладников, Оркин, Томсон, Като Шираши нарын гадаадын эрдэмтийн судалгаа бүтээлүүд үнэт сурвалж болсныг тэмдэглэх нь зүйтэй болов. Тэгээд ч төмөн дурсгалд орхны хөндий шашин соёлын, түүхийн, улс төрийн, архитектурын, боловсролын, эдийн засгийн, шинжлэх ухааны нэн ач холбогдолтой үн цэнтэй байдлан хадгалсаар байгаа бүс нутаг юм а. Овог дээдсийн энэ хөв соёлын түүх дурсгалыг нэг цаг байтугай нэгэн өдөрч үзүүлсэн ч багтана. Уйлж төрдөг үрсэн дуулан өстөг чаргалын авшиг та удам залгсан хүн ирэмгий торндог хаадын зарлаг та хүчит бүргэд цуцсан хүргэг салих хүрээсэн уулстай хөлөг баатрууд ухайлж мордоод ихийг хураасан түүх